5-10 мянга, 5-20 мянга. Намайг боццог гэдэг. Одоо чи бүр шүдэнд сургалт утсан заяа. Ааха. Шүдэнд зураад би юу хийчихвэ? Би юу хийчихвэ гэдэг бодлоо. Сайн байцгаана уу? Бүгдэнд нь өдрийн мэнд төргий. Юу яа энтертайнментийн хөвөн чихэр нэвтрүүлгийн ээлж дугаар өргөхөд бэлэн боллоо. Энийг нэг мартахгүй байна. Энэ чинь манай тренд гэхгүй. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүр зориулсан Канадын алдарт Джеймс витамины брэнд хамтран ажиллаж байгаа. Охтууд манд энийг нэгээр нь танилцуулж байгаа. Би одоо энэ нэг яах галчийнхаа мэдгүй перинатал гэдэг нэг ямар илүүдгийн биш гэдэг фоли өвчл төмөр хоёрын нууц чинь цус хаталтай амар дараад байгаа гэсэн чинь энэ чинь фоли өвчл дээрээс нэмээд төмөртэй юм байна. Тэгээд жирэмсэн эмэгтэйчүүд болон эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд уун. Фоли өвчл нь бол бүр ингээд 1000 микрограммын агуулмжтай юм билээ. Тэгээд энэ нь бол жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд хангалттай. За дээрээс нь төмөртэй бас бэгийн төрх амар олон витаминтай юм лээ. Тэгээд уухад айгуу гоё юм байна. Яг ингээ зүгээр юм чихрэж юм шиг. Хазаал гэдэг тийм. Үлнийг бол гүлэх чинь. Тий. Би одоо энэ яаж залгина? Одоо мэдгүй наа чинь ингээл амд байж л шүү дээ. Уусаа шүү дээ. Омега юм уу? Одоо хоолой дээр нь тэглээ шүү дээ гоё. Одоо ингээ баахан шүлсээ ингээ гаргаж чаа тэгээ ингээ хоп гэд шүлстэй гасаа. Хоороод байгаа. Өөр тэгээ яах юм? Ямар буцаа гаргалтай биш үү? Би нэг өдөрт энэ гэхдээ өдөрт нэгийг уунагдсан байдаг. Зарим омега бол өдөрт 2-ыг уунагдсан байдаг. Омега бол яг өглөөний цайн дээрээ хамт уучаад айгу гимгүү тус шингэлэн. Тэгээ дээрэс нь ер нь бол арьс усанд маш сайн. Маш ашигтай тосоо. Ер нь зөрхний үйл ажиллагааг аюулсан дэмжлээ. Зүг шүү дээ. Яг үнэ. За гих мэдчлэн гэр бүлийн гишүүн бүр зориулсан хүүхдэд өгж болж гин. Өшин настай аав ээжд өгж болж байна. За таньдаа өгж болохын гих мэдчлэн маш олон витамин байгаа учраас манайхан бас дархлаагаа дэмжиж витамин авч өгөөрэй. Дасгал, ажил, амьдралын сорилт мөрд эрч хүчээ мэдэр. Джеймсон Пауэр. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За өнөөдрийн сэдэв юу явах вэ гэхээр штэ. Бидний хамгийн түгээмэл хоорондоо хов болгож бацдаг сэдэв буюу хайртай бол хартай юу гэдэг сэдэв явах нэ. Хартай юм бэ хий. Энэ хүүхдээ ер нь хэр санал нийлдэг юм. Би хайртай бол хартай залгцсан. За баяр өргөе. Үгүй би бол санал нийлдэг. Яа. Үгүй би амар хайртай штэ нөхөртөө. Гэтэ би нэг амар хардаас үд болоод идэв шүү. Чи харддаггүй гэдгийг яаж мэдчихэ? Үгүй тэгээд хардахаар юм уу болтын. Гэтэ ингээд сэтгэл дотроо би юу гэдгүүгээд юу гэж бодгоо гэхээр заас хоёрын оронд ингээд угаасаа нэг юм шалтар болтор юм дээр төвдөө гэд ингээд болчдөг байхгүй юу ингээд хүн өөрийгөө болий хяны гэж бодох юм хямчин штэ. Тэгээд ингээд юу амар сонирн байдаг гэхээр ингээд за эмгтэн найз мэдтэйгаа бол биш заа зүгээр ингээд хүнтэй ингээд энийгээ чатлаад хараа амар сонир ингээд дотроос нэг юм ингээд дээш ориглоод байгаа байхгүй юу. Тийм нэг хар шиг юм ориглоод байгаа байхгүй. Тэнгүүд би дээрс нь хоп гэд ингээд нэг юм мэдгүй логик баха барчдаг. Тэгэхээр нэг тийм барьцдаг. Тийм, хайртай бол хартай гэж нэг зовоогоод ах чинь миний хувьд бол ерөөсөө санал нийлдэггүй. Тэнийг үг санагдаад тий. Тэ чиний хайртай бол хартах хэрэгтэй хартай шүү дээ. Би хартай. Би бол аюу хартай. Гэтэ учиргүй л нэг ойрол чарлаас тэ нэрээ амар хар байдаг шүү дээ тий. Нүн цэргийн юу лээ? Монгол шин билүү юм билээ. Төвшөөг төвшөөг найз хүн. Тамира тий. Тамира шиг тэр бол одоо сэтгцэн өвчин шүү дээ. Би бол яг ингээд нэг тийм жоохон ургуулan бодно шүү. Ялангуяа эмэгтэй хүмүүстэй их ажилдаг, урлагийн хүн байвал бүр айгу хэцүү шүү дээ. Та нар айгу хэцүү шүү нэрээ шүү. Мэдгүй байх. Ингээл нуцсанд нь айгу олон чат ирнэ тий. Тийм тэгэнгүүтээ ингээл тайз майзан дээр гараад тэгээд ингээл хүн амтан ингээ баяр хүргээ зураг авахлаа. Эн чинь айгу ядаргаатай байдгийн бэ ер нь. Тийм. Хэр бол хардгал юм байлээ. Гэтэ учиргүй бол би бас өөрийгөө хин гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тийм үстэй тий. Хинч вишээс үл яах юм. Үгүй ээ. Яг хөө хүн өөрийгөө нэг үнэлэх хүнлэмжж байна шүү тий. Тэгээ бодонгууд нэг тийм цацаа гэдээ болчихж байгаа юм боо. Тийм. Гэтэ эртөө хүн чинь сони хартуулмаар юм шүү. Үгүй эрэгтэй хүн 50 байхыг өрөөсөө хүсдэг юм байлээ. Би бол ингээд зогоож явах хэрэгтэй юм шүү. Харин тий. Би бол ингээд нөгөө нэг өөрөө ингээд хувьдаа амар 50 гэр бүл байхыг эрхмэлдэг байхгүй юу? Тэгээ зарим тохиолдолд манай нөхөр ингээд чи сэтгэл хөдлөлөө илэрхийлсэнгүү чи над руу ууралсангүй чи над руу ингээд хаяа ингээд нэг ууралдаа болоод ингээд орж болно штэ гэдэг байхгүй юу? Би тэгэх хүсдэг байхгүй юу? Тэгэхээр би юу гэж бодсон гэхээр энэ ирчүүд өөрсдөөсөө л болдог. Өөрсдөө нэг юм хачаач юм хүсдэг.
Гомитгүй тэрний тунгийн тааруулах ёстой юм болов гэж боддоо шүү. Би хартай юм шиг байлээ. Юм шиг байна лээ гэж бодож байгаа одоо бол. Тэгтээ тэрийг ерөөс нэг илэрхийлэх учраа болохгүй байгаа. Яг нөгөө яг гардгаар яг яах хэрэгтэй байдгийг тэрийг юм бидэхгүй. Тэг ингээ бодно. За ингэсэн болоо да гэж бодонгуудаа нөгөөдгөө 5 минутын дараа мартцсан явж идэв. Тэр энэ харуу юу бүү мэд. Тухайн үедээ бодчихж байгаа зэ. Юм уу ста нэрийг бодцоод нэг 5 минутын дараа шаад өөр юм бичсэн нөгөөдгөө харж марж байгаа мартцсан яваа. Тийм үү хар юм уу биш мэдэхгүй. Зүгээр богино хугацааны хардлагатай юм шүү. Богино хугацааны ханаа Бичгээ хардлагатай юм шүү. Бичгээ хардлагатай. Тэрийг сайн мэдэхгүй байгаа юм аа. Гэтэ нэг яг бүр амар том юм дээр эмхтэй хүмүүс нэг сүртэй гэж хардахгүй бараг зүр урам нураа тэр ч тайчт юм шүү. Жижиг юм дээр ингээ хардаад ч юм ингээд идэг баг. Би бүр тэр түүхийг бүр ингээ ой тандаа ортол нэг зүрхэнд орно гэдэг шиг нэг тийм түүх байдаг байхгүй. Тэр яасан ингээд гэсэн чинь нэг олон жилийн дараа ахгүй юу? 10 жилд нэг ингээд хамт сурж байсан тэ нэг хэсэгэл тэ богино хугацаанд хамт сурж байсан нэг охин. Нэг олон жилийн дараа шүү дээ. Энд нэг группийн уулзлаа. Тэр нь болохоор дандаа нэг юм охтуудаараа дандаа эмэгтэй хүмүүс байдаг групп байхгүй. Нэг уулзаал юм яриад ингээд бидсэн чи тэр охоороод ирлээ. Тэгээ өө за сайн юм байна уу гэл юм яриад ингэсэн чил. Ингээл уцтаал хөлөө яриад. Тэг ингээд тэнд байгаа бүх хүмүүс чинь гайхаж байгаа шүү дээ. Айгу болоолаа сууж байгаа. Тэг би чи ингээ хинлүү яриад гэсэн чинь маа нөхөр хараад ингээд ажиллаад харж явах хэвээр 7 цаг болж 7 цаг 5 минут гэхэд ингэж ярьсан байх хэвээр. Оо яана. Бид нар бүгд ингэ хахад гэдгсэн чинь үгүй яг ингээд минут секундтэй зам мөрийн одоо ингээд яачдаг. За тэгэл тэр нөгөө ирэх хэвээр минутаас нэг юм секунд ч юм уу одоо 2 секунд ч юм уу те бэ гэж. За нэг минут ингээд тоцорлоо гэж зүгээр л мөнгөний залгаастай. За одоо яг хаана яваа харуул одоо видео хэлхий наад цаан чигийн дугаараад байна. Одоо нөгөө машинаа сигнал дар гэдэг шиг юм болд юм. Тийм амар юм. Үгүй чи ингэж амар хардаад өөрт чи ятаргаатай стресстэй биш шүү гэдгсэн чинь. Үгүй манай хүн өөрөө тэрнтэй дуртай. Тий? Бараг тэгүүлцээ сурцсан юм уу? Нэг бол яадгийн хардуулах дуртай хэрэгтэй хүү юм уу? Тэг сурцсан болохоор угаасаа ингэн зүгээрээ тий. Ер нь тэгээд мэдэхгүй шүү дээ. Хаан чи дуурайг гэвэл хаанч л хаанч урж шүү дээ. Ер нь хянаж авах хэрэгтэй өдөр болгон таа авчихдаг. Гэхдээ харин хуурыг бол хуурч штэ гэдэг чинь амар үнэн байхгүй тий. Хүн хүчний цаг минут тутамд ингээд ажил дээрээ байна бла 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 гэжсэн чинь хуурхаар болох юм бол тэгэл яаж хийж байгаа л хуурна штэ. Тэр чинь хардаж яах юм бэ? Хинд альч газрын 0 байна штэ. Юу нэг цавраад байгаарэ. Ер нь 5 минут л ажиллахгүй тэр чинь сэтгэлийн Ёстой 5 минут л ажил штэ тий. Тэрэнд чи өөрөө өөргөө зовоохоод мэдхгүй би зүр боддоо штэ. Яг өөрөө нэг тийм амьдралаас гарч ирсэн болохоор үнэхээр тамтаа санагдаад байт. Итгэхгүй бол харилцаа яах гэж эхлүүлдэг юм болоо гэж гайхаж байт. Угаасаа л итгэхгүй те. За энэ намайг нэг хоорондоо гэж бодчил байгаа юм бол үнэхээр тэр хүнд итгэхгүй юм бол харилцааг цааш нь гүнзгийрүүлж яах юм. Угаасаа л анханаас итгэхгүй л шүү дээ те. Гэхдээ анханасаа тэгсэн чинь итгэх юм шиг санагдаж чагаад гачир дээр итгэхгүй юу яана. Харин тэр хүн бас амар хэцүү төлөв юм шүү те. Надаа ингэ хамгийн амар муухай үзээ. Надад тэгсэн миний ард гэдэг хоёр аргийн эрэхтэн хүн таахгүй те. Тэгээ чи тахгүй гэдэг юм чамайг тахгүй гэдэг юм. Би тахгүй гинэ. За Тэнгүүд надад юу санагдсан бэ гэхээр штэ те. Ингээд за итгэж байгаа нэгдүгürt итгэж байгаа юм. Хоёрдугаарт нь зүгээр ингээд нэг үгээр ингээд барьчихж байгаа байхгүй юу? За чи баг өөрийгөө доош нь хийвдэл гэдэг утгаар яриад байгаа юм. Хэрийн ирэх хүн даахгүй дээ гэдэг шүү дээ. Өөрийгөө доош нь хийвдээ тэгэл за чи ямар хэний урдаас юм бичв гэж те. Гэт сонин тий. сонирн байгааз би бол Эсвэргээрээ ингээр сонь санагддаг гэж юу? айгуу сэн надад л айгуу сэн санагдав. Би ингээд за ингээд жоохон хардаа те. За алей би одоо яг ингээд ирцэн биш үү? Яач уу? Хайч юу мэж юу гэдэг нэг жоохон цагдуулах би бас жоохон дуртай байхгүй юу? Энэ хавдуулах дуртай. Тий. Тэрнээс ч намайг ингээд зөнд нь авчиж би зөнгөөр авчихсан. Ямар гэж зөнгөр нөгөө айгуу зөнгөр. Тэгээ ингээд зөнд нь авчиж яг ингээд зөнгөртэй авчихдаг байхгүй. Тэгээ жоохон ингээд барьж ивэл ингээд айгуу зүгээр ингээд нэг даруулахтай байгаад байдаг. тун хэмжээг нь тааруулах хэрэгтэй байна. Эрэгтэй хүмүүс бас ингэж боддог л бах та тий. Намайг тоосонгүй, намайг өстэй ажилласаа тараад яаж ийнү, ийж ийнү, гэртээ эзэн цагт ирж ийнү өстэй хамаачгүй энэ нэг юмдгүй би бүр ямар ч үн цэнэгүй болсон юм биш үсттэй гэж бодоод уурлаад идэв баха тэр хардуулах дуртай хүмүүс бол. Тий. Гэхдээ тэр чинь амар гоё ингээд тааруулах ёстой юм шиг байгаа юм. Одоо жишээ нь юу гэх өдөршөнгө өглөө өрөөгөө тэр 7 цаг 5 минут гэртээ ирэх гэх юм чи хайшаа юм тий. Хаяа нэг оройтч моройтцсан байхад нь хаана байгаа юм бэ? Хизээ ирэх гээд байгаа юм бэ? Хинтээ явж байгаа юм бэ? Юу хийж яваа бэ гэж мэд юу н асуух. Зүүнаад байгаарэ гэж игээд давалцаад байгаа нэг бол яг одоо ир мэр гэдэг ч юм уу. Яг тийм юм бол хүстгэл юм шиг байгаа. Гэтэл нөгөө
зарим нэг одоо мань зан чинь болохоор тэгдэггүй байхгүй юу? Хүний хитэн зах дэрнүү, хинтэйгээ явнуу, ирчил левел болдог. Араас нь дэж утасч барьдаггүй. Надад хаана юу гэж бодож байгаа айгуу сонирхолтой шүү дээ. Надад болохоор ийм юу хаана юу хэлжүүл амар эдээ. Хэлжүүл би тэгээд одоо жишээлбэл ингээд Эрдэнтээс гарлаа гэдэг юм бол за нэг тэдэн цаг яваад ирнэ. Окей орой ирэх юм байна унтчихъя гэд. Гэхдээ Эрдэнтээс гарсан үгүйгээ хэлгүүгээр ингээд алга болчих юм бол би өөр амар уурлан заяа. Зүгээр ингээд хаана байгаа, хинтээ байгаа, найзуудтайгаа пизит олгож гинөө, заалан дээр тэр мөрийг хэлжүүл би гэдгийг сайхан ингээ унтчихин заяа. Санаа амар штэ. Араас нь юусыг залгаж болохгүй. Тэнгүүтээ хэлэхгүй алга болчихдог байхгүй. Тако. Тий. Тэр тохиолдолд бүр ингээд амар бол. Гэхдээ манай нөхөр тэгдүүлдэ зүгээр яг харилцааныхаа их үед нэг юм сагснаас олдтой өрнөд яг ингэжсэн. Намайг яг нөгөө заалны гадаа за харин хороод нэг хүнд юу өгч өмсгөл өгч гараад ирэх гингүүтээ 2 цаг алга болчихдээ. Тоглоо наачдээ багт нь хүн дутуугээд. Тэгээ би 2 цаг өөрийгөө тэнд хүлээн гэж юусэн мтэггүй за. Тэгээ сүүл рүүгээ би уурлаад. Тэгээд миний нэг уурлаад идэг шалтгаан нь болохоор тодорхой биш болохоор л би уурлаж тийм үлээ. А тодорхой зүгээр чи энэ намайг 2 цаг хүлээш үү гэсэн бол би одоо тэрүүгээр тэр 2 цаг яад энэ дэлгүүр үлддэг ч юм уу энд суугаад юм уншдаг ч юм уу кофе өдөг ч юм уу тий. Сэтгэлээ би бэлтгэх гээд байгаа байхгүй. Ямар ч бэлтгэл авахгүй намайг 2 цаг хүлээлгэж ирж амар тэнэгстэй. Асмаар санагдаж. Гэхдээ юу н хүлээгчгүй л хальта би л бол яваал өгсөн баг. Тий харилцааны их үед бол яг нэг ийм юмнаас олж маргалж исэн. Тэгээд яг тодорхой бай гэд ингээд сурчхаар за чи одоо яг хитэн цагт ирэх юм те оройтох ч юм оройтохгүй юм гээд сурчхаар амар юм хийн дээ. Надад цараа яг ингээд би бол за би яг 5 минутын дараа гарлаа гэж би 5 минутын дараа гаргадаг байхгүй юу. Яг ингээд тарах марх дээр уулз тал дээр юу гэртээ орлоо гिचээд хоол идэж мэдээ сууж амар удтыг. Тийм амар уур урж байгаа юм чи бас яг бас нэг жоохон за жоохон 50 бай да тий. Алим болгож шулуун хаашаа гарах гэж амар тавьсан чи уурлахгүй. Чааг уурлахгүй ингээ. Яа тэгэхээр амар тэнийг тий. Гэхдээ уурлаж байж харин юм уу? тий. Гэхдээ энэ эрэгтэй эмэгтэй хүмүүс энийг юм ойлголцол амар чухал агаад байна. Харин тийм ээ. Амар ойлголцын зөрүүнүүдтэй айгу гардыг юм байна. Зарим тохиолдолд яах гэдэг шиг ба. Зарим тохиолдолд хардуулахаар энэ хүнд би хамаатай юм байна те. Энэ хүнд би одоо чухал юм байна. Энэ хүн надад хайртай учраас хардаад байна гэдэг ойлголт өгдөг шиг ба. Тэр нь хитэрчгээрээ нөсдөгцийн өвчин болоод алаан болоод гэр бүлийг хэрүүлээд байдаг шиг ба. Одоо тэгвэл нь штэ. Жишээ нь танаа хүний хувьд яг ямар үйлдэл гаргаад байвал чи үнэхээр хардах уу? Хар хөдөлгөө. Тэгээд одоохондоо зүгээр Үгүй одоо хийхгүй ч болно. Одоо хийхээгүй ч байж болно. Зүгээр ингэж нээсгэлд ингээд за энэ яалтчгүй л гээл ингээл бодогдохоор үйлдэл юу аах вэ? За жишээ нь нэр хүний л хөт гэсэн үг л. тэгэл тодорхой биш алга болвол би амар уурлал хардаж эхлэх байх та. Нөгөө амар тодорхой гэдэг үсэн хүн чи гівгэн тийм тодорхойг болохоор амар хэцүү шүү дээ. Одоо би ингээд битүүрийн ажил 6 цагт гээл алханд харлаа гэхэд цаад чинь 6-5 маг байл. За би ажилласаа гарлаа гэл намайг аваад гэрлээ байхгүй. Тэгээд 7-8 хүртэл яасан ч мэдэхгүй алга болчих юм л амар сонин эргэлзээтэй үстэй. За тэгвэл дараад нэг тайлбар хэлнэ ямар нэг итгэх үү? Гэхдээ итгэх шүү дээ. Харин тэгэхээр наа чи нэг юм хардах юм шилжээд байгаа байхгүй. Чи итгэжлээ шүү чи. Гогоосаа ингээд нэг тийм бодно шүү дээ тий. Миний яриад энэ худлаа яриад нэг үнийг бодогдоод байх нэг тийм үе байдаг шүү дээ. За энэ ч тий. Надад болохоор энэ дэр ингэдэм заяа. Юу гэж бодох юм бол би амар 50 байх вэ гэж би бодчихдээ. Нөгөө хүний яг тэгэж намайг хуурсан байна уу, хураагүй байна уу нөх амар чухал ш. Би юу гэж бодвол надад 50 байх вэ гэж бодчихдээ. Чи жоох Биднээс мох юм шүү. нэгэн хол. Нүүхөө юу аа. Тэгээд за 2 цаг оройтсан юм байна. Надад ямар нэгэн тайлбар хэллээ. За окей би тэрэнд нь тайлбарыг нь хүлээж авлаа. За тэгээд тэрэнд нь итгэмээр байл би ингээл явчихна. Итгэмээргүй байх юм бол ямар нэг юм гаргаж ирж байгаа л би хэрүүлүүднэ. Итгэмээргүй байх юм бол шүү дээ. Яахаараа гэдэг ингээ хөөгөө явчих. Тий. Гэхдээ чи яахаараа ядаж энийгээ хилчдэггүй ингээл хэрүүлүүдэд явна. За тийм юм. Надад сайн юм шиг байна шүү дээ. Би ингээд тэр хүн худлаа ярьсан байна уу? За ядаа бүр аргаа бараа хуурсан морсон байд. Намаа зүгээр ингээд 50 ингээд за тавшир тэрчгээ битүү хүрч. Үнэ хайр. Ямар тийм Амар энэ сенсацлаад ойрлж гаж байна. Би чи яг ингэ хоёр төлд юутай юм шиг байгаа маа. Эмгэгтэй юм шиг байгаа маа. Нэг бол амар жаргалтай, нэг бол амар гутаргах зөө. Тэг ингэ за одоо юунд яасан. Миний урдаас ингээл арцалтаа л зөө. Халцаал юм ав шидэж мэдээлээ. Ингээл би ч ядаж юм ав шиддэг төрлийн юм байна. Тэгээд ингэнгүүт зүгээр за яасан бэ зүгээр дээ одоо ингэ тэгсэн маа. Ямар тийм юм. Нэг тэрч тэгс үрлээ. За харин Тэгээ 3 өөр төрлийн эмгтэй 2 цаг алга болж байгаа. нэг бод амар амар ч юм уу. Намайг тэрсэн ч миний уур гарахгүй шүү дээ. Миний уур бараг намайг амар уурлуулсан бол би нэг 2 хоног бол дуугаа явна. Юу ч дуугарахгүй. Тэр надад амар 50 байдаг за. Ерөөс ингэ би уурлахгүй намайг болохоор уурлсан байх гэдэг байхгүй. Намайг болохоор манай нөхөр ингэ
юм ярихгүй дуурахгүй ингээд хахаар уралцсан мэн гэдэг. Би ерөөсөө уурлаагүй зүгээр дотроо inner peace гэл ингээл амар гой тайван байж байгаа шүү дээ. Тэгээд юм ярихгүй байж байгаад нэг жоохон юм ярмаар санагдах юм бол нэг за хэр уурласнаас хамаарад нэг 2 цагийн дараа эсвэл нэг 8 цагийн дараа эсвэл нэг маргаашнаас нь эсвэл нэг 2 өдрийн дараагаас дуу орж эхэлдэг байхгүй. Ямар сэний би эсэргээр би нөгөө амьдралынхаа 48 цагийг хий дими өрмөр хүсэж хадаад байдаг байхгүй юу. Тэгэл ингээд хөө нөгөө юу дауулаад байгаа. Нэр болоо. Ингэж нөгөөд зүгээр л та. Окей Нөгөө зэг амар хаз. Нэр авар тий. За ингээд байлаа. Нөгөө эрэгтэй хүн тэгүүлээ штэ тийм ээ. Яг ямар үйлдэл гаргаад байвал тий. Чиний бүр хар үнэхээр бүр буцаараа тий чи хардах нь тэр хүнийг яг яагаад байвал. Тэгээ өөр эмгтээлөө нэгдүгээр ширтэх байна. Ширтэг гэдэг нь яхаа тэгээ хараад байгаа удаан ингээд юм уу? Тийм. За Арга тавьдаг нэг хэлбэр гэсэн шүү дээ. Удаан ширтэх гэдэг чинь Яг харах юм байна тий. Хадаа хамт явж байгаа. Тийм харна. За тэгээ дээрэс нь юу аа миний үгийг гүц сонсоог байж тэр эмгтэй үгийг гүц сонсоод амар хүнтэй байвал би бол Чамайг үл тоогоод байна шүү дээ тийм ээ. Тэгээ тэр өөр нэг эмгтэй. Миний үгийг тэр гоо сайн муухай мэдрэмж. Тэр гэхдээ хар биш тэр зүгээр нэг тийм муухай тийм үл хүндлэл дээр нэг тийм бараг доромжлуулах. Тэр бол тэгээд бол бараг. Тэгээ тэгэнгүүт үгүй тэгэхээр чин доромжилж байгаа гэж нэг бодогдсон тий ихтэй. Тэгэнгүүт тэр чин эргээд энэ хүүхэнтэй яг яадаг болчиход яагаад. Эрэгтэй хүмүүс өөрсдөө бас ингээд нэг юм бидний шулам юмыг гаргаж ирээд идэг те. Дотоод нэг юм шуламлаг юмнуудыг. Тэгээд юу болов? Би нэр нэг амар оруулж байсан шүү дээ. Манай бүр ингээд нэг айгүй сакс тоглодог шүү дээ. Тэгээд хөлс айгүйх ялгараад нөгөө шүрмсэн татаад тахгүй юу. Тэгээд би ч бас нэг юм биохимч мэрэгчлээ юм байна. Тэр зэргийг мэдчихэж байгаа шүү дээ. Чамд ингээд чи хөсөөр амар их эрс үсээ алдаад байна. Энийг нөхөө чи магн уу кальцуу гэд би бүр ингээд магн кальц аваад машинд тавьсан байгаа байхгүй юу. Тэгсэн чи нэг өдөр ингээд нөгөө шүн амар булчин ингээд нөгөө шүрмсэн татаад сэрэнгүүтээ имээсээ очиод имээс анчад ингээд хэлсэн чинь магн уу гэхээр магныг аваад уцсан юм яах вэ? Чамд итгэхгүйгээр үү? Тий. Би юу хэлээ тэр кальц магн энэ машиныг би аваад хэлсэн байхгүй юу? Ихээрээ. Хажууд бэлэн үнэ. Бэлэн юм аваад утсан агцсан. Эргүүт амар ууралж байсан шүү. Эргүүтээ имлэг баг хэлээ үсттэй гээд амар ууралж байсан. Тэгээ бас тэр нэг ярих усны маргааш шаарддаг байна. Тэгээ шаардаж мартангуудаа нэг тусал мөцөл хийлгэж мэлгэчдэг. Тэнгүүд нь би тэрийг үгүй наад чи ингээд те чамд ингээд тусанд чи ингээд цэвэрлэгдэг амар юу яагаад байна. Илэг чи ингээд амар ачаалаад байна. Чи шараа тайлаханд бол нэг жоохон гуралтай мэдчихээ жоохон юутай глюкоз авчихаа гэж хэлсэн чинь тэгээд эмчтэр очиод тусал мөсөл хийлгэж. Тэгэхээр бүр ингээд ерөөсөө миний үгийг нэг тийм үл хүндэлж байгаа мөртлөнгөөс энэ тэндээс очиод ингээд үнийг тусалцаа авсан байхаар миний бүр би зайлаадгүй тэр эмчтэйгээ яваа гэж юм байна. Яг тэгж хэлсэн. Тэр имээс аштайгаа яваарч гэж хэлсэн. Харин тийм багаз. Тэгэхээр нөө эн чинь бас ингээ ойлголтын зүрх гарч байгаа. Жишээ нь одоо мега дээр сая би сонсож сувжсэн чинь ингэж байгаа байхгүй. Мега дагуулж авчихсан өөр нэг хүүхний агаарлаханд бол ингэчихэж штэ тий. Тэр ингээ бидний хувьд амар муухай мэдрэмж. Гэтэл нөгөө эрэгтэй хүн яг тэрийгээж мэдлгүй ярьдаг юм байлээ л дээ. Одоо жишээ нь яг тэр хүүхнээ юу ч ярьж байдیں۔ Тий. Чухал сэдвийн ч юм ажлын талаар ярьж байд юм уу. Гэтэл нөгөө манусын яриад байгаа юм анхаараас үгүй тийш анхаарна. Зэрэг ингэж анхаараас үгүй байдаг юм билээ штэ эрэгтэй хүнд чинь. Одоо над хэмээ санч дээр ч юм болохоор чамаага биогийн хэмжээг мартсан байгаа байхгүй над хүн чинь нэ ерөөсөө тийм биш тэгэнгүүтээ юу гэдэг тэр хүнээс нэг давхар ингэ сонсч идэх итгэл төрдөг гэдэг ч юм тийм жоохон нявхарлахгүй тэгээд давхар ингэ сонсч идэх чи зүгээр өмөрөд байгаа шээ гэж чинь өмөрөөгөө би хоёр талаа ярьж байна за би надад одоо яаж санагддгийг гэдгсэн чи эрэгтэй хүний байж тээ хамгийн эхний нэг юм хар хөдөлмөр үйлдэл байдгийн тэр нь бүр ингэ илт мэдрэгддэг яат ингэ гэдгсэн чинь давтамжтайгаа шүү цаа айгүй ойр ойрхон хугацаанд ингээд их тийм уцаа чирж гүгдээд улаан цагаан бүр гайхамшигтай хүн ингээд чирэл гүгдээд хараад байгаа штэ өөснийг нь анзаарахгүй үддээд юм шиг хааж авсан нөгөөдгөө чирээд ингээл тэгэл нэг дугрангууд нь дип тав гэл хэлнэ сандарч мандраал би уц муцэн хүрхгүй штэ төрөөлж очиж авч юм аа байржгүй яа гадж байгаа те тэгээ нэг уцсан дуграалаа гэж харангуйтай гараа явчихна. Хажууд мажууд ярихгүй шүү дээ. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. Буцаа бариад гараа явчихна. Энэ 1-2 удаа бол зүгээр. Энэ ингээ олон давтагдаад ингээд эхлэнгүүд нь окей. За энэ ямар нэг асуудал үүссэн байна. 0 орсон ч уцаа чирээл.
Зүгээр ингээд энэ тэндгээ тавьчихдаг байсан хүн чинь гиг туцтайгаа зурлаад эхэлдэг байхгүй. Ерөөсөө л уцаач ирж өгөөд. Уцаа аваад 0-ороо таг болчтой гэсэн шүү дээ. Тий. За таг болох нь ч яхав. Ер нь л илт нэг тийм ингээд сонио хаа явсан газар уцтайгаа тэгээд ингээд анзаарвал уцаа дандаа доош нь харуулаад дууг нь хааж тавьдаг болж ирлээ. Яа. Доош нь харуулчихна. Тэгээд дууг нь хаа. Тэгээд ингээд залгаж малгаад яагаад уцаа. Би хаач авсан уцтайгаа дууг нь хааж доош тавьдаг шүү дээ. Тэр чинь тэгээд одоо юу гэдэг чиний байнг хийдэг рефлекс. А гэтэл тэр хүн тэгдэггүй байж байгаа тэгээд эхлүүл штэ. Өмнө нь тоодоггүй тий уц муцаа ингээд хүүхд нутанд тоглоод ингэж хэлээдгээс тоодгүй байж таа. Гинт уцаа ингээд бинээсээ салах гай болж болоо. Ингээл эхлүүлэр чинь амар шин. Тэрийгээ мэдхгүй шүү дээ юм шиг. Гэтэл мэдчихэдэг. Мэддэггүй гэж үү? Тийм мэддэггүй би нэг анзаарахдаггүй энэ даа л гэж бодсон юм шиг. Айлт анзаардаг үйлдэл байхгүй. Ер нь тэгэл эхлэнгүүт нь за окей. Би уц муцанд хүрэхгүй шүү дээ. Ерөөсөө шалгаж малахгүй. Тэгсэрнэл за энэ нэг л юм ноо байна да гэдэг юм хар бол яалч гэдгүүрч эхэлдэг юм байлээ. Гинэ цэг юм. Харин тэгнээ одоо уцаа яадаг үлээ гэж бодоо сууж юм. Манай өнгөтэй энэ тал дээр энэ хариуцлага. Ажил мэргэжлийн онцлог монцлог болдог байж магадгүй тий ямар ажил хийдгээсээ шалтгаалж байж магадгүй л юм. За тэгвэл чи хардуулах дуртай хүн үү? Юугүй. Ер нь хардуулах дуртай хэн байдгийг? Яа шүү дээ хажууд шүү дээ. Хажууд хардуулах. Бай блог. Баяртай. Чи бас хардуул гоёгээ суугаад байгаа дээ. Юу балаараад идэх. Үгүй зүгээр баг зэргийн одоо юу гэдгийг чи хаана ингээд энэ хин юм гэхээр уурч үүрхүү. Өөр үрнэ. Үгүй хараа ингээд тайлбарлаж мэлбэрлэх юм байхгүй юу? Үгүй тэгээ тайлбарлая шүү дээ. Тайлбарлах гэж л лээ болж байгаа байхгүй юу? Тэгээд тийм тайлбар надаас нэхэд ямар шаардлагатай би ямар хардуулаад байвал гэжтэй. Хардуулахаар бол мэдгүй би ингээд Энэ хардуулсан шин дээр байгаад. Одоо энэ тий гал гараагүй л энэ. Тий, хардуулах дуртай. Тийм. Үлж таарч цуг амьдраад байгаа зү. Тийш та цуг амьдраж жил гарсан болж байна. Болно даа юм. Болоогүй л баг. Үгүй юу хардхын хувьд бол хардтын тий надад тэр нь бүр амар хэцүү байдаг байхгүй юу? Төвхтэй. Одоо жишээлбэл ингээл стори оруулаад ингээл маяглал инхээр ингээл нөгөө одоо найзууд нөхдүүд ингээл юм уу дарна штэ. Зүрх мөрх дарна штэ. Зүрх мөрх явуулна штэ тий. Тэгэл юмгууд ингээл утас баймаа дон гэж дуурал эхэлнэ зэ. Тэнгүүд яас ингээл асуугаал эхэлнэ. Надад бол амар тэнэг гэдэг байхгүй юу? Үнэхээр тэнэг гэдэг. Ер нь ингээд чамар хамаатай гэмээр санагдаа. Тэр л одоо хаашаа зөвөр ер нь нэгт би стори оруулаа тэр хүмүүс ингээд над руу ингээд зүрх дарлаа марлаа гэхэд би зөрүүлээ тэр хүнд зүрх дарчихгүй штэ. Тэг эсвэл ингээд зөрүүлээ тэр хүнтэй би харилцаа холбогдоход явчихгүй штэ. Нийтгүй надад бүр энэ хар гэдэг асуудал зүгээр л нэр нэг амар тэнэг тийм өөртөө итгэлгүй л хүн юм шиг санагддаг. За би нөгөө намайг ингээд хардахгүй болохоор бүр ингээд өөртөө цэцэг аваад нөгөөдхөө стори хийгээд тэгээ баярлаа гэд заяа. Тэгээд гисэн чинь надад чи цэцэг аммаар байсан юм уу гэд. Тэг цэцэг аммааргүй байдаг эмэгтэй өгч байд юм уу гэд. Би аваад өгье л доо гэд аваад өгч. Надад амар тэнэгсэн. аваад өгөөлөө аваад өгөөл таахтай тийм шүү дээ. Нэг юм биш нэг тийм. Тий. Гэхдээ ингээд энэ яг нэг юм хоёр туйлруу яваад байна. За мегагийн жишээн дээр болохоор ерөөсөө харддаггүй. Бүр огт харддаггүй. Тэгэхээр ингээд магадгүй би оронд нээсэн бол хардуулмаар санагдчих магадгүй. Тийм ба. Манай нөхөр болохоор хаяа нэг жоохон нэг тийм хардтай юм байдаг тийм. Нэг 2-3 сардаа нэг ганц нэг юм хэлэх ч юм уу тийм. Ийм хүмүүс байдаг. Тэгмүүд энэ надад тэнийг санагдаад би хардуулахыг хүсэхгүй шүү дээ. Тийм ингээд одоо чамаа тэгээд яг хардмаар байвал яаж хардах вэ? Хайцсан хинтээ явж байгаа юм юу гэх. Үгүй ер нь аль тэгэл Яаж хардах вэ? Тэнд нөгөө нэг ажиллаж байгаа хүмүүстэй хардаж болно те. Эсвэл ингээд тэр юм биш шүү. Үгүй. Ер нь бол багахан тиймэрхүү юмнууд чинь нэг амьдралд амар гоё юм. Гоё. Жохон халуун нөгөө ингээд гэдэг тэр чивчтэй хайсандаа ижилхэн хүмүүс байдаг байхгүй юу. Харин тэгэхгүй бол яг нэг тийм амтгүй байгаа л гэдэг штеп нэг л урсгалаараа ингээд тэгээд би биенээсээ залхаж байгаагаа мэдхгүй ингээд нэг тийм догдол модл ингээд байхгүй болцсон. Тэгээд жоох ингээд нэг юм харилцаагаа сэргээд битээр чи ингээм амьд байгаа шүү дээ. Битээр чи би биэндээ хайртай шүү дээ гэдэг юм чинь жохон юмнуудаар ингээд шигтгэ болгож өгөх. Ийм муухай юмар ингээд шигтгэ болох гэдэг. Энэ өстэй чиг токсик харилцаа байгаа тий. Би заримдаа ингээд тиймхэг бүр ингээд гайхаад идэв. Хүн ингээд догтлол мэдрэлтэй одоо юу мэдрэмжээ сэргээхтэй тэгээ ингээд харилцаан дээр нэг жохон чимэх нэмэх. Миний энэ одоо энэ бодвол энэ зүйл болохоор бас ингээд нэг юм жохон ийм жоох нэг юм
уян хатан нэг юм зөөлөн явдаг байхгүй юу. Тэгсэн чинь зарим одоо нэг юм яг юм эмоц төвтэй хүмүүсээ зүгээр дэшээ ямар хурцаар байдаг. Тийм. Миний ингээд нэг гоё харилцаа сэргээх мэргээх нь бол тэгэл нэг жоохон хол ажилд гарч мардаг ч юм уу те зүгээр ингээд хоёулахнаа нэг ингээд нэг юм голын ирэг дээр зүгээр суудаг ч юм уу те нэг жоохон чийл байдаг ч юм уу эсвэл нэг гоё кино үзээд ярьдаг ч юм уу те зүгээр нэг иймэрхүү юм хийсэн байхад л миний амьдрал зүгээр те юу хайр дурлалын асуудал зүгээр ингээд жижигхэн халуун ногоонууд чинь заяа тэг чи зарим хүмүүс бүр ингээд хартаа ингээд мэдгүй би яг Тимка тэгээд энэ хоёрыг ерөөсөө ойлгохгүй маа. Чи тэгээд яг өөртөө ижилхэн хүн байсан бол та хоёрыг өдөж өгөх нь заяа. Яг одоо чамшиг юм бэ өдөж өгөх нь. Тийм л аа. Тийм болохоор яг хаанаас ч юм бэ яг өөр эсрэг төрлийн хүн гараад ирдэг шүү дээ. Тэрэндээ хаанаас ч юм бэ. Тийм тэгээд дасчдаг. Баг 3 хоноод царинт насаа 6 хоноод тэгээд за. Харин ёстой тэгдэг баг. Тэгэхгүй нэр яг хоёр одоо чамшиг эрэхтэй цэгээ ингэ бодъё л та. Хамт ил гунигийн гуник. Тэгэл нэг баахан философи ярьсан. Тийм. Тэгэл ингэ байж л байдаг хоёлаа нэг кино үзчихдэг. Тэгэхээр энэ амар жаргалтай, амар ширүүл байхгүй. Хартахгүй. Гэтэ хайртай гэдэг. Аль хөдөө гараад явчихдаг. Тэгээ байж л байдаг нэг хоёр байгаа нэ шүү. Амьдрал чи гоё штэ яачаад байгаа. Гэхдээ чи болтсгүй. Чиний яг хаяа гарч ирдэг тесэрдэг занг чинь темка нөхөд идэг болох тоо гоё гэж зөгцөө явдаг байхгүй. Нэг нөхдөг ах. Амд чамд байхгүй юм чинь темкад агаад байхгүй юм чамд байгаа учраас хоёр нэг ингэж Хөө тэрийг ч яг мэддэг л дээ. хөлөх шиг байна. Тийм тэрийг бол мэддэг. Гэтэ зарим юмн дээр бол ингээд нэр яагаад ингэдэм бол гэж бүр ингээд яг аргаа барддаг үе байдаг байхгүй юу? Бүр ингээд энэ хүн яагаад юм болчдөг вэ наа? Яагаад тийм бига шиг болдог вэ? Би ингээд яг өөртөө ижил хүн миний хажууд байхаар би эсрэгээр тайван болчихсон шүү дээ. Яг ингээд би давж гарахыг ихгүйгээр яг ядраад байгаа. зүтэрчтэй Өөрөө зүтэрчтэй байгаа. Тэгээ Би зүгээр Димкагийн амар ирч хүчнээс нь ядраад идэв л. за гэдэг. Гүр амар ирч хүчтэй байхгүй зүгээр ингээд хүү хаа алнаа урнаа гэл ингээд идэв заяа. Яаж минийэр яаж одоо юу хэрэгтэй юм гэл ингээд идэв заяа. Энд тэгээд ингэж байгаа намж болгод юм биш шүү. Айгуул тэрнээс нь болоо ядарчдаг ингээд ингээд цуг ингээд савж байгаа сүултээ ингээд Яа, сүултээ ингээд яс уулц би жоохон тайван Ядраад байна уу? Уурлахаасаа ядарсан тий. нэг тэгдэг штэ айгуус нэ. Уйдгартай хүн би дургу нэрээ. Эсвэл ингээд хоёр хүн нөгөө нэг энерги сэлцэн болцоод гэдэг шиг нөгөө нэг юм зан характерын нэг юм юу гэдэг баха тий. Нэг юм тэнцвэр байдаг баха тий. Тий тэгж тэнцвэрхгүй бол хоёр би нэг жоохон иймэрхүү жоохон тайван байжиж темкаг жоохон доош нь буулгадаг. Миний нөтгөртэй байдгийг темка хаяа жоохон өргөдөм болов. Тий. Яг тийм тэгж л одоо нөгөө нэг оршоод хоорондоо хамт байгаа нэг хэлбэрэл тэр багтаа. Хоёр гал бол эхлээд амар гой таарна шүү дээ. Хоёр талаас гал гавалцгаалтай. Гал галуу хайраа. Тэгээ яахын сүлд нийцсний нэгээ шатаагаад. Наад гал чи яг орон дотроо л яг хоёр галчин зөгцдөг юм билээ. Тэг л баг. Тийм бил. Харилцаан дээр ойлголцохгүй шүү дээ. Нэг нэгэд ярих гэдэг алцаа. Чи юу юм би юу ингээл ингээд алцаад хэлэх байх л да. Хоёр ус чи одоо жишээ нь чи нэг устай ингээд байж байвал эхлээд ингээд урсгал төлгөө сайхан ингэж явж байгаа сүүлдээ тогтоол болоо наач шүү дээ. Тэгэхээр гал ус гэж тэмцэх хэрэгтэй болчиход байгаа юм. Тэр яг үнэ. Тийм үү. Тэгээ гал ус чил таарсан сайхан явж. Гүгөө галын хувьд ч амар шороо хоёр болохоор бас таардгүй л нэг шорооч галыг өрддөг штэ тий. Улам дэвэрхэд болж өгдөг пүргээд иддэг. Тий. Зөө. Болохгүй болчихж байгаа. Үнэн юм шиг үлээл дээ. Яг амар сайхан жаргалтай л амьдарч байна. Заримдаа хардталт нь л жоохон хэцүүдэд идэг болохоос шүү. Яг зовлон дачаач. Тэр их жаргалт хэсэгхийн зовлон амттай. Яг ингээд хардаг гэдэг хүмүүс ингээд үнэн амар хүнд хүндгийг ойлгохгүй гэж хүнд хүнд юу байдаг шүү. Хөр юм яваад шүү тий. Тийм зүгээр нэг жижиг нэг тийм юу юм одоо хин гэдэг ч юм уу те эсвэл заримдаа ингээд хүнд чинь хаяа өөртөө итгэлгүй болох үе шүү дээ те. Хаяа нэг жоохон өөртөө итгэлгүй болж магадгүй ч юм уу. Надад хамгийн хөөрхөн чат манайга тоохоо болцсон юм. Биш бас нэг хүн хардуулах гэдэг шүү дээ. Би байгаа шүү гэдэг. Манайга тоохоо болцсон юм. Миний бодлохоор бас 50% юм байна. Амар хардаад тахаар бүр ингээд тайлбар хэлхээс ч дургүй болчихсон. Ухац өөр ойлгох гэдэг ингээд. Би бол дээрээс өөрөө ухаад ойлгоо гэдэг ингээд ичмаар энэ хоёрын хооронд нэг юм уу чат маатхан ч юм уу те хамт ажилдаг хүмүүстэй хартал бүр миний үнэхээр өстэй толгой ингээд өрийдэг. Жахад нөгөө хамт ажилдаг ингээд үнэхээр төвхтэй за тэгээ дээрээс нөгөө гэр бүлтэй хүмүүстэй орооцолтож мороцолт гэдэг тэр үнэхээр юм байдаг учраас
лайтаадаг байхгүй. Тэрэн дээр тайлбар хэлхийг ч хүсдэггүй. За тэгээ өөрөө л ойлго. Тэгээд ингээ хайчдаг. А гэтэл бүр огт харгүй хүнтэй бас би баймааргүй. Харин тийм Огт харгүй хүнтэй байхаар ингээд одоо юу гэдэг 2 3 өдөр ингээ байжснаа намаа ингээд яхаа юу гэж байгааг ч асуухгүй надад анхаарал халамж тавихгүй ингээ алга болчихвол. Хөөе чи амьд юм уу? Би өөрөө үздэг. Чи амьд юм уу? Би нэггүй байгаа ч одоо намайга тоогоо байц юм уу та. Энэ одоо ямар сонио адилхан ажил хийж байгаа шүү дээ. Ажлаа хийгээ явж байгаа. Би ч энд ажил хийж байгаа. Гэхдээ би уцаа уухаж те болоод энэ тэрмүү тэмдэг юу хийгээд байгаа юм бол гэж бол бодогдно. Тэр гэхдээ хамгийн муухай хардуулахаар бас нэг үйлдэлүүднийг завгүй байлаа тий. Завгүй байлаа гэд онлайн аваад байдаг. Тийм шүү дээ. Гэхдээ тэгээд ноутбукн дээр Facebook оруулаад орхисон байвал яах юм. Би бол одоо ноутбукд тэнд юу Facebook оруулж орхичвал энд стрим хийгээл цацуулдаг шүү. Мэдрэмж байдаг. Эмэгтэй хүн яг нэг тийм мэдрэмж байдаг байхгүй. Энэ яг надад худлаа яриад байдаг тий. Ямар ч хүн завгүй байлаа гэд өдөрт 1 минутын зав гарахгүй гэж байхгүй. Ямар ч завгүй байлаа гэж. Тэр ч тийм шүү. Тэгээ надад бүр өдөржингөө бүр ингээ 3 өдөр холбогдохгүй байжгаад амар ажилтаа завгүй байлаа. Надад болохоор би ингэдэг байхгүй. Битэрийн одоо бас нэг ингэ нөгөө үйл ялгалцаад идэг зарим юм болохоор би ингэ өглөө 10 цагаас ажилдаа ороод ирлээ орой 6 цагаас тарна тийм үү. Тэгээ ингэ завсар цагаараа яг ингэ ийм шаардлагатай тохиолдолд харин гэсэн юм уу тэгс юм уу ийм асуухан байвал шаардлагатай тохиолдолд бичиж заяа. За ингэ заримдаа ингэ нөгөө жоохон завтай байж байгаа Facebook ухаад ингэ нэг юм шеэрч мэрэлдэг рил мэл яхан бол жоохон шеэрлэн заяа. Тэрнээс ч би ингэ ажил дээр ингэ ажлаа хийж шууд ингээд нэг амар их чатлал удаан суугаал хичнээн ингээд боломжтой байсан ч гэсэн ингээд удаан чатлаад байхыг өсдөг байхгүй юу. Гэсэн манай хүн болохоор сүүлийн үеч нам тоохгүй байна уу да. Удаан тэгж байх гэдэг ингээд. Тэгээ тэр нь би бүр заримдаа жоох ойлгодог. Би тэгээд яг миний төрлийн хүмүүс болохоор ажлын цаг бол ажлын цаг гэж боддог. Тэгээд боломж олбол хаяа нэг чадчих чинь. Тэр бүр амар их биш. Тэгээд юу одоо манай нөхөр намайг яагаад тэгж яриаддаг болсон гэхээр юуны үед дээр чи ингээд яг ингээд анх эхэлж байгаа үе амар гал халуун байлаа шүү дээ. Бүр ингээд өчиг зүггүй ингээд завл олдвол ингээд нөгөө чатлал завл олдвол ингээд хоорондоо бичээлдээ юм л олвол ингээд ингээд хайраа хайдаг болтой ингээд заяа. Тэр үе чи угаасаа байхгүй болно шүү дээ. Нөгөө басрын эффект нь дуусна шүү дээ. Тэгээд дуусаад бодит хөрсөн дээр бууж байгаа байхгүй. Тэнгүүд бодит хөрсийг нь тийм амар сайхан романтик үетэй харьцуулаад тахаар надаас жоохон заримдаа хэцүү байд юм. Дандаа тийм байх юм шиг. Би яг тэр балаа эффектийг чинь амар урт удаан байлгамарсан надад. Харин тийм эффект ер нь бол яг ингээд судалгаагаар бол басрын эффект гэдэг чинь хүмүүс бие биендээ дурлаад амар гоё байж байгаа энэ цаг хугацаа хамгийн богиндоо 3 сар хамгийн уртдаа 3 жил үргэлжилдэг гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол тухайн хүн хоёр хүнээсээ л хамаарна. Хоёр хүн нь одоо ингээд мега темко шиг юм хүн байж байгаа юм бол хоёрыг магадгүй амар удаа үргэлжилнэ. 3 жил нь болчих юм. Тийм 3 жил нь болчих юм л. Гэтэ наа чи нэг юм ухаа реалистик гэх юм уу те нэг юм бодит байдал дээр матч гэдэг ингээ буулгачдаг ийм хүн бол те за нэг үсрээд нэг жил хэртээ үргэлжлээд одоо ингээ бодит байдал дээр буугаад өөхөө өнөө маргааш юу болж ийм мах яг сүүсээ юу болж те энэ хөрсөн дээр бууж эхлэв шүү дээ те тэгээд урд нэх амирд ингээл юу ягаал хөөрөөл ингээл өдрө болгон гатар болцаал өдрө болгон хоол идэл ингээд тахгүй за гэрт юу байна мах байна уу крем мах байна уу юу болж юм те нөгөө гурил будаа чи юу болж ингээд дээр буу штэ тэгэхээр заримдаа ингээд битэрийн амир зөрчилддөг тэрийг хараа хэрвээ тэр эрэгтэй хүн хүсэхгүй байвал чи тэрийг мах шөлтөд зурлаад ах чи шаардлага байхгүй да. Үгүй тэгээ битэр яах юм ингээд 3 жил дэвэн дэлхийгээр ингээд амир хөөрөд амьдрах юм уу? Үгүй яах вэ хэрвээ тэр хүн чинь ингээд за хоёлаа ер нь гэр орондоо хоол идвэл яаж ин мэж гэж хэлэх хүртэл нь чи тэрүүгээр энэ зүгээр жишээ шүү энэ зүгээр жишээ тэрнээс биш манай хүн зүгээр гэртэл хооллох амар дуртай байхгүй зүгээр битэрийн нөгөө нэг юм үзэл бодол зөрлөг юм сая зүгээр энэ дээр аваад шавал ярьчлаа л та. Гэтэ яг гэртэл хооллох дуртайгийн хувьд бол темко гэртээ болох дуртай би гадар болох дуртай гэдэг чинь. Би надад ерөөсөө яг тэгж бодогдсон энэ басрын эффектийг эмэгтэй хүмүүс нь өөрсдөө дуусгачаад идэм гэж бодсон. Тийм. За одоо хоёлаа ингээ гэр орондоо хоолож идэ чиний бие чинь мууд чинь тэр маань ингээ чинь энэ маань ингээ чинь гэж өөрийнх нь биеийг тахаарал ээжих нь байх гал. Ээжийн үргэн гүйцэтгэх. Ээжийн үргэн давхар гүйцэтгэх гээд ирэнгүүт эрэгтэй хүн чинь нөгөө хариуцлагаасаа өөрийгөө зүгээр татаад авчдаг. Шууд татаж авдаг юм бэ нэлээ гэж анзаарсан байна. Гэтэ ер нь ихэнх эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг одоо илүү прагматик шүү дээ. Мөн үү? Тийм. Бодит хөрсөн дээр буусан. Би бол прагматик хэлийг амар ураа гэж боддог. Би амьдрал амар байгаа. Тийм ээ. Орчин нөхцөлийг юм. Прагматик байдлыг хүний яг аль биесний ихнэр болоод чамаа гуйгаад ингэж ятсан тохиолдол
тэгнүү гэхээс л үерхэж байгаа тохиолдол ч юм уу те зүгээр л яг ингээ гоё үерхэж байгаа тохиолдол л шүү дээ. Тэр зүгээр тэгэл ингээл байлгаад. Харин ихнэр болохоор угаасаа өсөөсөө тэр нөгөө бууд. Тийм. Угаасаа ихнэр болохоор яг буунд бод. Одоо ингээ угаасаа ингээ нэг жил болж байгаа шүү дээ. Тийм жил гарan болж шүү дээ битээр ч одоо. Тэнгүүт ингээ нэг гэрт амьдраа жил гарan болж байна. Тэгээд ер нь бол яг ингээ бодит байдал дээр хөрсөн дээрээ буугаад ингээ нэг юм өглөө ажилдаа явна. Ажилласаа тарна. Гэртээ харна, хоол хийвэлийг хийхгүй. Дээрээ сайхан боломж гаргуулж жоохон хамт кино үзэж жоохон гэвтэн унтна маргааш өглөө ажиллаа явна гэд. Надаа энэ амьдралын хэмнэл амар таалагддаг зөв юм шиг байдаг байхгүй юу? Тэгэнгүүт заримдаа маш богинохон хугацааны давтамжтайгаар нөгөө нэг юм ийшээж явмаар ч юм шиг, тийшээж явмаар ч юм шиг, эсвэл ингээ гадуур ингээ болцмоор ч юм шиг тий. Яг ингээ нэг сайхан 50 амьдрал голдролтой орох чийтэл ингээд эхэлдэг. Тэгээд надад бас анзаарчихсан юм эмгтэй хүмүүс хараа тэр хүнээс анзаарсан юм уу да тий чи өмнө намайг ингэдэг байж байгаад ингээ болцсон юм уу да тийхэ болцсон юм уу да чи ларай жоохон ингээд халамж анхаарал ингээд тавихаа болцсон юм уу да ч юм уу тий тэрийг яг тэр болгон дээр нь хилээд явбал эрэгтэй хүмүүс аягүй ойлгодог. Бид нар хэлдэггүй. Тэгснээр тэрийг нь хэлдэг. Тийм за яг хөө энэ маань ядарч байгаа да би бас юм нэхэд юггүй тэр маань ингэж байгаа даа гэж бодоод ах тусам ингээд улам асуудлыг даймжруулаад тэр нь эргээд харталт болоод ингээд тий чи намайг хийх гэсэнгүй гэд өөр өөрсдөө бас эмэгтэй хүмүүс аваад байсан. Нөгөө эрчүүдийг бид нар яг нөгөө бодлон шигч шиг боддог байхгүй. Бид нар одоо өөрсдөө юу гэдэг үйлдэлийг хараад ч юм уу. За нэг ерөнхий хараад за нэг иймэрхүү энэ нэг гадралцдаг зүүн сүнгээрээ гэдэг ч юм. Эрэгтэй хүнд уус тийм байхгүй. Шууд хэлхийг хүсэж байдаг байхгүй. Юу хүсэж байгаа юм бэ гэдгийг шууд илэрхийлэх хүсэж байдаг. Бид нар болохоор романтикаар тойруулж хэлгээл нөгөөдгөө ингээл ухаанцаараа үл ойлголцол хүсэж байдаг юм шиг. Ер нь шулуун хэлчихээр амар юм. Тийм. Гүйгүй ингэмээр юм тийм. Тэгмээр өнөөдөр бүр яг ингэ сэрээд ажилдаа авах ч бүр найр үед болтгоо. 9 болчлоо. 9:30 гэрээс гардаг байхгүй. Тэгээд би үнэхээр ядраад байна гэд тэгээд ингээд тиймгээ төрүүлж босчоод тэгээд би бүр орондоо хэвтээд үлдсэн байхгүй. Тэнгүүтээ намайг ирээд ингээд нэг жоохон тэрвэд нэг жоохон хэрэглүүлээд өгдөө би тэх юм бол яг босгоод байна гэд хилээд ингээд явчихаар амар. Тэгээд хилдэг төрлөө. Тэгээд яжаахт нь ингээд хясч байгаа юм шиг нэг нь хилчдэг байхаар нөгөөт нь хилдэггүй төрлөө өнгөдөг байхгүй. Тэнгүү тиймгээ намайг ингээд зүгээр ингээд зөнгөөрөө намайг мэдрээд ингээд халамжлаасаа гэж боддог. Би болохоор зүгээр халамжлуулмаар байгаа бол тэрийг хилчээсэй гэж боддог. Харин тийм. Яг эсрэг туйлахгүй. Би болохоор ингээд хилжүүл надад амар байдаг байхгүй. Одоо жишээ нь эсрэгээрээ байх нь шүү дээ. Надад юу хүсэж байгаагаа хилжүүл амар агаад байдаг. Тэгтээ манай үний хувьд болохоор хилдэггүй буюу яг чиний хэлдгээр зөнгөөрөө би ямар оюун бодлын уншигч хүн юу хүсэж байгаа яг яах гээд байгаа би яаж мэдхий зүгээр тэгмээрээ энэ үйлчлэл чинь таалагдахгүй ингэмээрээ хоёлаа ингээд хийгээ ингэл болох гээд ингээд хэлчихвэл хэлэхгүй та маа гэдэгтэй тэгэл явж байгаа л нөгөө нэг ааваасаа хол өссөн хүмүүсийн ах юм шиг байл шүү дээ. Нөгөө эмэгтэй хүнд нэг юм байд юм аа гэд нэг юм надаас ингээд нэг юм юу гэдгийг тодорхойлж хэлж мэдэхгүй юм хүсэж байгаа байхгүй. Тэр нь болохоор зүгээр л эмэгтэй хүний найлахаа зан эмэгтэй хүний ингээд одоо нөхрөө ингээд нэг юм халамжилж байгаа харилж байгаа зөнгөөрөө харилж байгаа шүү дээ. Тэр чинь юм үйлчлүүд тэр үйлчлүүд нөгөө хажуунаасаа харж өсөг болохоор байхгүй. Тэгээд лицэцтэй темко дээр ярьж байгаа л за би ингээд ийм орчинд өссөн ийм хүн юм бэлээ. Тэгээд эмэгтэй хүнийг яг яаж харилцахаа би мэдэхгүй байна. Тийм учраас чи надаа ингээд ер нь шууд шулуухан хэлж байгаарай. Би тэгээд дайлуулах чамаа хэлэнгүүт нь ойлгоод хайр хэрэгтэй бол хайрлая, халамж хэрэгтэй бол халамжлая гэд. Тэгэл ингээл битэрийн ойлголцол дууссан шүү дээ. Сонирхолтой. Тий. Манай нэвтрүүлэгтээ Канадын алдартай витамины Jameson брэнд хамтарч ажиллаа. Одоо тэгээд өөрт ойрхон эмийн сангаас Jameson брэндийн маш олон төрлийн витаминуудаас сонгоод хэрэглэх боломжтой. Гений өөрчлөлтгүй амтан дээр туршигдаагүй юм бүтээгдэхүүн байгаа шүү. За тэгээд мөн City Farm эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Тий. За өнөөдөр хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Гэтэ энэ яриа нэг ингэ сэдвэр дуусахгүй. Ягаад тэгэхээр бүгд өөр өнцгтэй. Бүгд өөр. Одоо ихтэл одоо энэ дахиад 3 эмэгтэй байвал бас л нэг өөр өнцөг гаргаж ирж ярих байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө л нэг бид 3 л өнцөг юм байла. Тэгэхээр таны хувьд яг юу гэж боддөг юм бэ гэдгийг комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Дараагийнхаа дугаараар иргэн баяртай оролцгаая. Баяртай. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.